За сайн байцгаана уу? Мигрэний талаар ярилцгаая. Мигрэн бол толгой өвдөлтийн хамгийн түгээмэл хэлбэрүүдийн нэг. Гэхдээ мигрэнээр өвддөг хүмүүсийн ихэнх нь энэ бол зүгээр нэг энгийн толгой өвдөлт биш гэдэгтээ санал нийлэх баг. За мигрэн нь яг ямар өвчин болох хэдэн үе шаттай ямар механизмаар явагддаг болохыг би энд тайлбарлах болно. Ингэснээр ямар хүчин зүйлс мигрэнийг өдөөж сэдээдэг, тэгээд бас мигрэнийг хэрхэн эмчилдэг, түгээр зогсохгүй мигрэнээс хэрхэн өрсөн сэргийлж болох талаар та бүнээс ойлгож авах бол. Мигрэн бол толгой таллаж лугшиж өвдөх гол үндсэн шинжээр илэрдэг толгойн анхдагч өвдөлтийн нэг юм. Үүнээс гадна нүдэнд элдв хэлбэрийн дүрс харагдах, хурц гэрэл, дуу чимээнд мэдрэг болох, дотор муухаарж бөөлжих гэсэн нэмэлт шинжүүд давхар илэрч болдог. Цөөн тохиолдолд биеийн ялангуяа дээд мөч нүүрний нэг талын булчин сулрах шинж илэрдэг. За тэгээд таны эргэн тойронд мигрэн өвчнөр өвддөг хэн нэгэн байгаа бол түүндээ энэхүү бичлэгийг шеэрлэж тусгуулаарай. Дэлхийн нийт 8 тэрбум хүний 1 тэрбум гаруй нь мигрэнтэй бөгөөд эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс 3 дахин энэхүү өвчнөөр өвчлөдөг. Харин манай оронд мигрэний дархалтын түвшин 23.1 байна гэж манай судлаачид саяхан хийсэн судалгаараа тогтоосон байна. Энэ судалгааны үр дүнгийн дагуу бол Монгол 4 хүн тутмын нэг нь мигрэнтэй гэсэн үг юм. Тэгэхээр монголчуудын дунд мигрэний дархалт дэлхийн дунджаас даруй 60 орчим хувиар өндөр байгааг энэхүү тоо баримт харуулж байна. Хуурай хүйтэн газар амьдардаг газар зүйн цаг уурын онцлогоо бодоод үзвэл монголчуудын дунд үнэндээ мигрэний тохиолдол өндөр байх нь гайхаад байх зүйл биш юм. Гэхдээ энэ судалгаанаас харж болох нэгэн чухал ололт нь хэрхэн мигрэн монголчуудын хөдөлмөрийн чадварт сөргөөр нөлөөлдөг болохыг харуулж баталсан явдал байгаа юм. Ингэхээр эдийн засгийн хувьд ч гэсэн их хор хохиролтой өвчин байх нь. За ингээд мигрэн гэж ямар өвчин болох монголчуудын дунд хэр дархалтай байдгийг мэдэж авлаа. Одоо харин мигрэний 4 үе шатын талаар ярилцъя. Ингэж үе тус бүрийг тайлбарласнаар хүмүүс яагаад олон ялгаатай мигрэний шин зөвөрүүдийг хэлдэг болох, бас яагаад мигрэн зүгээр нэг толгойн өвдөлт биш болохыг та ойлгох болно. За ингээд мигрэний эхний 1-р үе шатаас эхэлцгээе. Мигрэний 1-р үе шатыг преmonitory үе гэх бөгөөд орчуулбал толгой өвдөлтийг зөгнөх үе гэж хэлж болох юм. Энэ үе нь толгой яг өвдөхөөс 2 бүр 3 өдрийн өмнөөс эхлэж болох бөгөөд ихэнхдээ хүмүүст ядарч сулдсан, гэрэл дуу чимээнд мэдрэг болох, уур уцаар төрөх, ам цангах, хоолны дуршил ихсэх, эсвэл буурах, нойрны хэмнэл алдагдах, ойр ойрхон шээх, их хөвшээх, хүзүүний булчин хөших зэрэг шинж тэмдгүүдээр илэрдэг. Гэхдээ яагаад та ийм олон хоорондоо хамааралгүй олон шинж тэмдгүүд илрээд байна вэ гэж гайхчихж магадгүй. Үүнийг тайлбарлахын тулд хэдүүлээ гипоталамус гээд тархины нэгэн гайхалтай бүтцийн талаар ярилцъя. За гипоталамус нь тархины гол дунд байрладаг. Түүнийг өнчин тархины дөнгөж дээр байх байрлалаар нь танихад тун хялбар. Бие махбодын дотоод орчны тэнцвэртэй байдал буюу хомеостасисыг зохицуулдаг амин чухал үүрэгтэй бүтц юм. За энэхүү бие махбодын дотоод орчны тэнцвэрийг хадгалах чухал гипоталамусын үүргүүдийг дурдвал биеийн температур, өлсөх, цангах, сэтгэл санааны байдал, стрессийн хариу урвал, хоногийн болон нойрны мөчлөг гэх мэт олон үүргүүдийг нь дурдж болно. Түгээр зогсохгүй өөрөөсөө олон тооны даавар ялгаруулж өнчин тархины үйл ажиллагааг зохицуулдаг. Харин өнчин тархи нь эдгээр гипоталамусаас ялгарх даавруудын удирдлагадор бусад захын дотоод шүүрлийн булчирхаануудыг зохицуулдаг. Иймээс даавар нь хэлбэлзэж байдаг эмэгтэйчүүд, ялангуяа нөхөн үржихийн идэвхтэй насны эмэгтэйчүүдэд мигрэнээр эрэгтэйчүүдээс илүү өвдөх магадaltaй байдаг. Үүнийг энэхүү граф бидэнд харуулж байна. За одоо ингээд энэхүү эхэн үеийн шин тэмдэг зовооруудаа гипоталамусын үүрэгтэй харьцуулж харцгаая. Жишээлбэл хоолны дуршил өөрчлөгдөх шинж энэ үед илэрдэг бол үүнийг гипоталамус зохицуулдаг. Сэтгэл хөдлөл бас гипоталамус чухал үүрэгтэй. Гэтэл уур уцаартай болох шинж энэ үед бас илэрдэг. За тэгэхээр энэ мэтчлийн 1-р үеийн бүхий шинж тэмдгүүд нь гипоталамусын үйл ажиллагаа алдагдсантай холбоотойгоор илэрж болохыг та бүнээс ойлгосон гэж найдаж байна. За тэгвэл гипоталамус маань яагаад замаасаа хазаагаад
үйл ажиллагаа нь алдагдаад байна вэ? Яавал бид мигренээс урьдчилан сэргийлж болох вэ? Ер нь мигренээр өвддөг хүмүүсийн дунд маш олон тооны судалгаа хийгдсэн байдаг бөгөөд үүний үр дүнд мигренийг ямар хүчин зүйлс, ямар зүйлс сэтэж өдөөдөг болохыг тогтоогоод байгаа юм. За эдгээр мигренийг өдөөж идэвхжүүлдэг эрсдэл хүчин зүйлсийн жагсаалт маш урт бөгөөд эдгээрээс хамгийн түгээмлүүдээс нь дурдвал стресс, дааврын өөрчлөлт, хоол хоолдох, нойрны хэмнэл алдагдах, архины хэрэглээ, хурц тод гэрэл, хурц үнэр, зарим хоол хүнсний зүйл, за мөн хүзүү хөших зэрэг болно. Хамгийн сонирхолтой нь цаагуурын огцом өөрчлөлт бас энэхүү түгээмэл мигренийг өдөөдөг хүчин зүйлсийн жагсаалтанд багтсан байдаг. За хэдийгээр цөөн тохиолдогч гэсэн генетийн дасгал, хувьцал үлдэх зэрэг нь мөн мигренийг сэдрээж идэвхжүүлэх хүчин зүйл болдог байна. За тэгвэл би энд яагаад мигренийг сэдэх хүчин зүйлсүүд болон мигрений 1-р үе шатын шин тэмдгүүдийг ингэж жухалчилж яриад байна вэ гэхээр хэрвээ та таны мигренийг юу сэдээдэг, тэгээд танд бас ямар шин тэмдгүүд ихэнх үедээ илэрдэг гэдгээ мэдэх юм бол та мигрений толгойн хүнд өвдөлтийн үеэс нь өөрийгөө урьдчилан сэргийлж бүрэн хамгаалах, үгүүдээ ядаж өвдөлтийн хүчийг бууруулж урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах болцоотой байх юм. За мигрений 2-р үе шат нь бол авра шат. За энэхүү авра шат нь хүн бүхэнд илэрдэггүй. Нийт мигренээр өвддөг хүмүүсийн 30% орчимд нь л илэрдэг. За авра гэж юу юм бэ гэхээр толгой өвдөлтийн өмнө дохио болж илэрдэг мэдрэлийн шин тэмдгүүд юм. Хамгийн түгээмэл нь visual aura буюу харааны авра бөгөөд энэ нь хараа бүрэлзэх эсвэл элдв дүрс нүдэнд үзэгдэх зэргээр илэрдэг. Зарим тохиолдолд харааны талбайд гинт нэг юм гарч ирж харахад саад болдог. Жолоо барьж явхад ийм авра илэрвэл харааны талбайг хааж осол аваарт хөтлөх аюултай тул болгоомжтой байх хэрэгтэй. Харин зарим хүмүүс мэдрэхүйн авраатай байдаг. Энэ үед биеийн нэг тал эргэнэх мэдрэмж төрдөг. Энэ нь илүүтэйгээр дээд мөч, ялангуяа нүүрний нэг талд эргэнэх байдлаар илэрнэ. За зарим хүмүүс хэл ярианы авраатай байдаг. Хэл нь ээдэрч ярихад төвөгтэй болох байдлаар илэрдэг. За мөн мотор авра гэж би энэ нь нэгсний хөдөлгөөний авра бөгөөд биеийн нэг талын булчин сулрах, ялангуяа ингэхдээ дээд мөч нүүрний нэг талын булчин сулрах байдлаар илэрдэг. Хэл ярианы болон хөдөлгөөний авраанууд нь харуултын шин тэмдгүүтэй ижил төстэй тул анх удаага ийм шин тэмдгийг ийм авра үзэж байгаа хүн бол их сандарч балмагддаг. За харин ийм авраатайгаа мэддэг хүмүүс зарим тохиолдолд харуулт өгсөн үедээ үүнийгээ авраатайгаа хольж андуураад харуултаа тоохгүй удаах аюултай байдаг. Хэрвээ танд ийм авра илэрдэг бол зүгээр суулгүй, заавалчгүй шууд эмнэлэгт хандаж байгаарай. За ингээд жинхэнэ шинжлэх ухаанаа ярьж эхэлцгээе. Эхлээд яагаад авра үүсдэг болохыг тайлбарлая. Авра хэрхэн үүсдэг болохыг cortical spreading depression гэх ойлголтоор тайлбарладаг. За энэ нь юу болохыг ойлгохын тулд эхлээд тархины бүтцийн зураг харцгаая. За энэ зурагт шараар харуулсан хэсэг бол их тархи юм. Харин түүний ард ор байгаа цэнхэр хэсэг нь бага тархи. Харин түүний урд их тархины доор байгаа улаан нь тархины бага нь бөгөөд энэ нь цаашаа нугастай нийлдэг хэсэг юм. Ер нь тархины гадаргын хэсгийг кортекс гэж нэрлэдэг. Тэгэхээр нөгөө cortical гэдэг үг нь гадаргын гэсэн утгатай үг байна. Мигрений авра үүл их тархины гадарга дээр болдог. За харин spreading depression гэдэг үгний хэсэг нь ямар учиртай вэ гэхээр их тархины гадарга буюу кортексийн аль нэг хэсэгт бүлэг мэдрэлийн эсүүд нэгэн зэрэг depolarize болж идэвхжээд цаашаа зэрэглэдэг хэсгүүдэд идэвхжүүлэгч замаар томордог. Энгийнээр бол усан чулуу хаяхад үүсдэг тойргууч шиг цааш дарахж томроод явдагтай зөөрлөж болох юм. Ингэж дарахдаг учраас spreading буюу дарахх гэж хэлж байгаа юм. Гэхдээ ингэж идэвхжиж зэрэглэдэг хэсээ идэвхжүүлсэн эсүүд хэсэг хугацаанд идэвхжих боломжгүй зогсон байдалд ордог. Үүнийг depression гэж нэрлэдэг. Энгийнээр бол нэг идэвхжсэн эсүүд хэсэгтээ унтай байдалд ордог гэсэн үг юм. Хамгийн түгээмэл тохиолдолд нь харааны авра хэрхэн cortical spreading depression механизмаар үүсдэг болохыг энэхүү зураг харуулж байна. Тархины дагсны хэсэг нь харааны төв бөгөөд эндээс нөгөө дархалт нь эхэлдэг хүмүүст энэхүү харааны авра илэрдэг байх нь. Харин өөр тархины хэсгээс
Эхлэвэл тухайн хэсгийн үүргээс хамаарат өөр төрлийн аура илэрч болно гэсэн үг юм. Гэхдээ аура илэрдэггүй хүмүүсийн хувьд cortical depression явагддгүй, cortical spreading depression явагддгүй үгүй юу гэдэг нь болохоор одоо хүртэл маргаантай байгаа асуудал. Гэхдээ миний бодлоор бол энэхүү cortical spreading depression эдгээр хүмүүст явагддаг. Гэхдээ явагдахдаа тархины ухамсарт бус бүтцийн хэсгүүд явагддаг болохоор бид нар яг ийм аура болж биднэрт мэддэхгүй байгаа болов. За ингээд аура хэрхэн илэрдэг, cortical spreading depression гэж юу болох тайлбараа үгээр дуусгая. За одоо харин мигрэний 3 дугаар үе шат болох толгой өвдөлтийн үеэ ярьцгаая. Энэ үед толгой духны хэсгээр лугшиж, таллаж ихэвчлэн өвдөнө. Ихэнх хүмүүс гэрэл, дуу, үнэрт мэдрэг болно. Мөн зарим хүмүүс дотор муухаарах бөөлж шинжилэрдэг. Хөдлөх үед улам эдгээр зовирууд нь нэмэгдэх тул огцом хөдөлгөөн хийж чаддаггүй. Ерөнхийдөө толгой өвдөлтөнд 4-72 цаг үргэлжилдэг. Гэхдээ үүнээс удаан эсвэл богино үргэлжиж болохгүй гэсэн үг биш. Харин зарим хүмүүс бүр архаг мигрэнтэй болж бүр удаан урт хугацаагаар мигрэнээр өвдөж явдаг. За мөн цөөн тооны хүмүүс биеинд нь зүгээр хүрэхэд л өвдөлт мэдэрдэг. Үүнийг subcutaneous allodynia гэж нэрлэдэг. Энгийнээр бол арьсан зүгээр л маш мэдрэг болцсон байна гэсэн үг. Зарим тохиолдолд тэд бүр зүгээр салхи сэвэлзээд хажуугаар өнгөрөхөд мэдэрдэг. Тэгж өвдөлт мэдэрдэг. За тэгвэл энэ мигрэний 3 дугаар үе болох толгой өвдөлтийн үед яагаад ингэж толгой өвдөд байна вэ? За үүнийг нөгөө 2 дугаар үеийн cortical spreading depressionтэй холбож тайлбарладаг. За энэ нөгөө дархалт маань гурвалсан мэдрэлийн төгсгөлийг очиж сэтрээгээд түүнийг одоо илүү мэдрэг болгоод үүний улмаас толгой өвдгөө гэж үздэг. За гурвалсан мэдрэл гэж та сонсож байгааг бол энэ нь тархины багны хэсгээс гарах 12 хос мэдрэлийн 5 дахь нь бөгөөд энэхүү зурган дээр байгаачлан 3 салааж толгой нүрийг мэдрэлж үлддэг. Тэгэхээр доороос нь дээшээ одоо тайлбарлах юм бол 3 дугаартай эрүүний салаа, 2 дугаартай дээд эрүү хоншоорын салаа, дээр нь 1 дугаартай нүдний салаа гэсэн 3 хэсэг байгааг та харж байгаа. Ингээд зурагт харуулсан толгойн хэсгүүдийг мэдрэлжүүлдэг. За түрүүн хэлсэнчлэн cortical spreading depression маань энэхүү мэдрэлийг мэдрэг болгоод өвдөлт дамжуулах хүчийг нэмдэг. Ингэснээр мигрэний зовирууд үүсч эхэлдэг. Гэхдээ энэ нь толгой өвдөлтийн хамгийн гол шалтгаан биш бөгөөд үүнийг тайлбарлахын тулд одоо энэхүү зурганд хэсэг анхаарлаа хандуулъя. За хамгийн дээр нь үстэй хуйх харагдаж байна. Хуйхны доор периостеум тэгээд скалбон буюу гавлын яс харагдаж байна. Харин тархийг шар өнгөөр харуулсан байна. Харин энэ тархи яс хоёрын хооронд байгаа хальс шиг энэ бол юу юм бэ гэхээр эдгээр нь тархины минэн бүрхүүлүүд юм. За эдгээр нь тархийг хамгаалж хучих үүрэгтэй. Тэгээд дотроо мөн тархи нугасны шингэн олон тооны судас агуулдаг. За та менингит гэж энэ бүрхүүлийн өрсөлдөөн өвчнийг сонсч байсан байхаа. Тэгэхээр энэ бүрхүүлийн маань хамгийн гадна талын зузаан бүрхүүлийг дуурай матер гэж нэрлэдэг. Түүний доор нил ягаан өнгөөр арахноид буюу аалзан бүрхүүлийг нь харуулсан байна. За хамгийн дотор буюу тархийг хуйцсан нимгэн тунгалаг бүрхүүлийг нь пиа матер гэж нэрлэдэг. Харин энэхүү зурган дээр ягаан өнгөөр харуулахыг хичээсэн бололтой. Энэ минэн бүрхүүл түүний доторх нимгэн бүрхүүлүүдийг яагаад ингэж тайлбарлаад байна вэ гэхээр нөгөө гурвалсан мэдрэлийн нүдний салааг цааш салбарлан эргэж гавал яс руу орж энэ минэн бүрхүүлийн дуурай матер болон түүний дотор доор байх судсуудыг мэдрэлжүүлдэг. Тэгээд эндээс өөрийн өвдөлтийн хүлээн авар рецепторуудаа ашиглан тархинд өвдөлтийн мэдээллийг дамжуулдаг юм. За тэгвэл бидний тархины энэ бүрхүүл өвдөж байхад бидний яагаад энэ дух нүд өвдөд байна вэ гэж та гайхшиж магадгүй. За үүнийг referred pain гэдэг ойлголтоор тайлбарладаг. Энэ үед минэн бүрхүүлийг мэдрэлжүүлж буй нөгөө гурвалсан мэдрэлийн салаа маань нүд духыг мэдрэлжүүлдэг нүдний салаанаас салбарлсан учраас буцаад тархи руу мэдээлэл дамжуулахдаа хамтдаа нэг багцаар яваад нэг газар тархины нэг хэсэгт очиж төгсдөг. Тэгэхээр нөгөө байнгын энэ тархины дуурай матер буюу минэн бүрхүүлээсээ мэдээлэл хүлээж аваад байдаггүй тархи маань өөрөө үүнийг духны болон нүдний өвдөлтийн мэдрэхүүгээс ялгаж салгаж чаддаггүй. Ингээд бид нөгөө дуурай материйн өвдөлтөө нүдний болон духны өвдөлтөд андуурдаг байна. Тэгээд дух нүдээр илүүтэй өвдөх зовир илэрдэг байна.
За одоо дуура матер болон дуура матрийг мэдрэлжүүлж байгаа гурвалсан мэдрэлийн хооронд яг ямар зүйл болоод ийм өөрчлөлт болоод байгааг тайлбарлая. Хэдийгээр cortical spreading depression маань яаж гурвалсан мэдрэл мэдрэгчдийг тайлбарладагч цаашаа энэ өвчин хэрхэн үргэлжилдгийг бүрэн тайлбардаггүй. Тэгэхээр дуура матерт маань яг юу болоод байна вэ гэхээр cortical spreading depression-ийн үр дүнд гурвалсан мэдрэл эхлээд мэдрэг болж итгэвч нь ингэхдээ гурвалсан мэдрэлийн төгсгөл нь өөрөөсөө CGRP, substance P, prostaglandin, serotonin зэрэг бодисуудыг ялгаруулах бөгөөд эдгээр нь судсыг тэлж өрөвсөл үүсгэдэг. Үүгээр зогсохгүй дуура матер нь маш олон тооны дархлааны эсүүдийг агуулдаг. Үүний нэг болох mast cell гэх дархлааны мөхлөгт хэс нь эдгээр бодисуудын ялангуяа энэхүү зурагт цэнхрээ харуулсан CGRP гэх пептидийн нөлөөнд бас өөрөөсөө өрөвсөл өгөх хистамин, цитокининууд болон мөн CGRP бодис өөрөөсөө дахин ялгаруулдаг. Ингэснээр улам судсыг тэлж өрөвслийг нэмэгдүүлдэг. Үүнээс гадна mast cell нь триптез гэх бодис ялгаруулах бөгөөд энэ нь гурвалсан мэдрэлийн төгсгөлийг улам мэдрэг болгон жочроож толгоон өвдөлтийн хүчийг нэмдэг. Гэхдээ энэхүү процесс тийм амархан биш бөгөөд энэ зургаас mast эсээс гадна олон эсүүд энэ процесст оролцдог болохыг та хялбархан харж байгаа. За ингээд би энд neurovascular онол болон мэдрэлийн гаралтай өрөвслийн онол гэх мигрэний өвдөлтийг тайлбарладаг хоёр онолыг энд хураангуулаад тайлбарлалаа. За ингээд гурвалсан мэдрэл болон mast эсээс ялгаруулах бодисууд нь энэхүү мигрэний өвдөлтөнд ямар ажил бүгдэлтэй оролцоотой байдгийг та бүгээр ойлгосон байх гэж найдаж байна. За үүнийг ойлгоод авбал цааш ямар эмчилгээ байдаг, хэрхэн мигрэнээс урьдчилан сэргийлэх болцоотой болохыг ойлгох болцоо бүрдэх юм. Тиймээс шаардлагатай бол та дахиад ухраагаад сонсоорой. За одоо мигрэний хамгийн сүүлийн шатны талаар ярилцгаая. Энэхүү сүүлийн шатыг построн үе гэж нэрлэдэг. За энэхүү үед толгоон өвдөлт арилж, бие махбод тавирч, бушуухан унтах хүсэл төрдөг. Хэдийгээр энэ сүүлийн үед нөгөө актер толгоон өвдөлт маань арилсан байх боловч түүний уул мөрөөд бие махбод үлдсэн байдаг. Жишээлбэл зүгээр толгойнхоо үсэнд хүрэхтэл уг нь хөндөртэй, эсвэл духны судас хөндөртэй хэвээр байдаг. Энэ нь төвийн болон захын мэдрэлийн мэдрэгшил hypersensitization гэх үзэгдэлтэй холбоотой юм. Ингээд өвдөлт арилж өрөвсөл намдсан байх ч мэдрэлийн эсүүд маань мэдрэг хэвээрээ байдаг байна. Постром шатыг цааш нь хоёр дэлгэрүүлээд хуваагаад тайлбарлаж болох ч гэсэн энэхүү бичлэгийн маань хүрээнд тийм их ач холбогдолтой зүйл биш учраас ингээд энэхүү шатынхаа тайлбарыг дуусгая. За ингээд та мигрэний талаарх маш зэгцтэй, шинжлэх ухаанч мэдлэгтэй болж авлаа. Одоо харин энэхүү сурсан зүйлдээ суйрлан хэрхэн мигрэнийг эмчилдэг, яавал мигрэнээс урьдчилан сэргийлэх болцоо талаар ярилцгаая. За эмчилгээний эхний сонголт бол гадуур байдаг полдомиг, цитромакс зэрэг эмнүүд юм. Гэхдээ ийм эмнүүдэд түгээмэл байх парацетамол нь төвийн гаралтай өвчин өрөвсөл намдагч учраас тэр захад хавсан дээр болж байгаа өрөвсөлт процесс нөлөө багтай. Хэдий бидний мэдрэх өвдөлтийн хүч буурж болох ч минэн бүрхүүлийн дуура матер маань өрөвсдгээрээ өрөвсөж мигрэний 4-р үеийн зовиорууд илэрдгээрээ илэрнэ. За эдгээр эмнүүд нь бас дотроо кафеин агуулдаг. Энэ нь нөгөө минэн бүрхүүлийн өрөвслийн үед тэлсэн судсуудыг эргэж агшааж нарийсахад дэмтэй. Ийм болохоор дан пара ухаалцлүүтэйгээр эдгээр хосолсон эмнүүд нь арай илүү мигрэний үед үр дүнтэй байдаг байна. За тэгэхээр дахиад сануулад хэлье. Нөгөө premonitory үе буюу дөнгөж 1-р үе дээр илэрж байгаа шинж тэмдгүүдэд сайн анзаараад авах юм бол түүнийгээ мэдэж байгаа бол яг толгоон өвдөлт хүндрэхээс өмнө за оройтолоо гэхэд аавраа өгөх үед энэхүү эмнүүдээс хэрэглэх юм бол та магадгүй илүү толгой хүчтэй өвдөх өвдөлтөөс өөрийгөө сэргийлэх болцоотой гэсэн. За тэгэхээр эдгээр эмнүүд нь толгой өвдөлтийн ихэнх 1-р үе, 2-р үед хэрэглүүл илүү үр дүнтэй байдаг. За гэхдээ толгой өвдөд нэгэнд эхэлсэн хойно эдгээр эмнүүд нь үр дүн багтай байдаг гэдгийг бараг мигрэнээр өвддөг бүх хүмүүс дуу нэгтэй хэлэх баг. За тэгвэл энэ тохиолдолд яах вэ? Судсыг нарийсах зорилготой серотонины үйлчлэлийг дуурайдаг бодисуудыг мигрэний эмчилгээнд хэрэглэдэг бөгөөд эргээд механизмаа санвал судас сөргөсөж
өрөвсөл явагдаж өвддөг шүү дээ. Тэгэхээр түүний эсрэг энэ эмүүд үйлчилдэг байх. Монголд олддог суматриптан гэх ийм үйлдэлтэй юм байдаг. Гэхдээ хэр элбэг байдаг талаар нь бол өстой мэдэх юм алга. За тэгээд энэ суматриптан гэх юм нь нийт мигренээр өвчлөдөг хүмүүсийн 60% л үр дүнтэй байдаг. Тэгээд харвал бас серотонин нь яг мигренийг одоо 100% үүсэх шалтгаан болдоггүй гэдгийг та бүнээс харж болох байна. Харин сүүлийн үед эмчилгээнд нэвтэрсэн нэгэн өөр бэлгийн юм байдаг. Эдгээр эмүүдийг CGRP антагонист гэж нэрлэдэг. Энэхүү схем зургийг сайн харвал цэнхээ харуулсан гурван мэдрэлийн төгсгөлүүд нь cortical spreading depression-ийн дараагаар мэдрэг болоод CGRP гэх бодисыг ялруулж байгааг та эндээс харж байгаа. Харин энэ CGRP нь судсыг тэлхээс гадна маст эсийг идэвхжүүлж, өрөвсөл явуулж, өвдөлтийн хүлээн аварыг улам мэдрэг болгодог. Тэгэхээр эдгээр CGRP антагонист гэх эмүүд нь CGRP гэх бодисын хүлээн аварын үйл ажиллагааг нь хориглож, судас тэлж өргөсгөөс урьдчилан сэргийлдэг. За миний мэдэх энэ эмийн бүлгийн нэг төлөөлөгч нь Nurtec гэж юм байдаг. Гэхдээ би энэ эмийг Монголд нэвтэрсэн гэж бодохгүй байна. Үйлчлэгээний хүчийн хувьд суматриптантай адилхан мигрентэй хүмүүсийн нийт 60% нь үр дүнтэй байдаг. За гэхдээ суматриптанаас ялгаатай та үүнийг урьдчилан сэргийлэх зорилгоор илүү ашиглаж болдог. За ингэхийн гэхдээ нөгөө полдомиг, цитромакс зэрэгс чинь бүр илүү үр өгөөжтэйгээр өвдөлтийн хүчийг бууруулж хамгаалдаг. За түүгээс зогсохгүй энэхүү юм нь дараагийн мигренээр одоо өвдөх давтамжийн тоог бас бууруулдаг гэж сүүлийн үеийн судалгаанд харуулдаг байгаа. За ингээд мигрен зориулсан эмчилгээний сонголтууд маань үндсэндээ юм байна. Гэхдээ та эндээс эдгээр эмнүүдийн аль нь ч мигренийг бүрэн эмчилж чаддгүй гэдгийг үнээс ойлгосон байна. Дээрээс нь эм хэтрүүлэн хэрэглэх нь тийм сайн зүйл биш бөгөөд эргээд илүү хүчтэй толгоон өвдөлт болж хувирах магадлал их байдаг. Түүнчлэн толгоон өвдөлтийн үеийн энэ судас агших өргөсгөх нь өөрөө зүрх судасны үйл ажиллагаанд дам алсын сөрөг нөлөөтэй байдаг учраас байнгын өвдөд явах нь бас өөрөө сайн зүйл биш. Тэгэхээр эм тарай бидэнд нэг тус болж чадахгүй юм бол бид одоо яах ёстой вэ? За тэгэхээр ерөөсөө үндсэндээ мигренээс урьдчилан сэргийлэх шаардлагатай байна. За тэгэхээр мэдээж мигренээс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ? Яаж мигренээс сэргийлэх вэ? Урьдчилан сэргийлэх маань маш чухал учраас илүү шинжлэх ухааны нэр томьёо ашиглахгүйгээр энд шууд танд зөвлөгөө өгье. За эхлээд юунаас зайлсхийх вэ? Улаан дарс, шоколад, хит их чихэрлэг зүйлсээс татгалзах. Копи ихээр хэрэглэхгүй байх нь бас чухал. Утас компьютер зурагтынхаа цэнхэр гэрлийн шүүлтүүрийг заавал асааж занших хэрэгтэй. Хит хурц гэрэлт гарахгүй байх, застайд шил зүүх, үнэртэй ус, хит хурц үнэртэйг нь хэрэглэхгүй байхыг хичээх нь бас зүйтэй. Мөн нитрат агуулсан улаан хям, мэт, махны төрлийн бүтээгдэхүүнийг хэрэглэхгүй байх нь зүйтэй. За одоо харин эсрэгээрээ нэмэлтээр хэрэглэж болох, хийж болох зүйлсүүдийн талаар ярилцгаая. Нэгдүгээр өөртөө тохирсон дасгал хөдөлгөөн хийх хэрэгтэй. Мөн цагаангаа хүнсэндээ бага ч гэсэн хэрэглэж занших хэрэгтэй. Мэдээж шингэнэ өдрийн туршид тогтмол бага багаар ус сууж нөхөж сурах хэрэгтэй. Бас давсныхаа хэрэглээг тохируулж сурах хэрэгтэй. Давсаа бүрэн хасчвал бие чин усаан барихгүй мигрен сэдрэх нөхцөл үүсдэг учраас үүн дээрээ бас анхааралтай хандах хэрэгтэй. Харин таны даралт өндөр байдаг бол одоо энэ дээр маш хянамга хандаж эмчээсээ заавал зөвлөгөө авчиж үүний дараагаар шийдвэр гаргах хэрэгтэй. За одоо жоохон шинжлэх ухаан яриад механистик шалтгаантай нь холбоод юу нэмэлтээр хэрэглэж болох вэ? Ямар витамин эрдэс нэмэлтээр хэрэглэж мигренээс урьдчилан сэргийлж болох талаар ярилцъя. Мигрен гэлтгүү маш олон мэдрэлийн эмгэгүүдийн үед эсийн энергийн төв болох митохондригийн үйл ажиллагаа алдагдсан байдаг. Тэгэхээр митохондрийн үйл ажиллагааг дэмжихийн тулд витамин B2 буюу рибофлавин нэмэлтээр мигрентэй хүмүүс ахиухан тунгаар хэрэглэж байвал зүгээр. Ингэснээр митохондрийн үйл ажиллагааг дэмждэг байна. За энэхүү зурганд серотонины нийлэгчлэнд хэрэгтэй бодисууд буюу кофакторуудыг харуулж байна. Үүнд витамин B6, цайр, магний, полин хүчит, витамин B12 зэрэг бодисууд орсон байгааг та эндээс харж байгаа. За тэгэхээр эдгээрийг мөн нэмэлтээр хэрэглэж байх хэрэгтэй байна. Ингэснээр таны серотонины түвшин хангалттай өндөр хэмжээнд байж толгойн өвдөлтөөс бас урьдчилан сэргийлэх
болцоо үүсдэг байна. Гэхдээ энэ эрдэс витаминууд нь зөвхөн толгой өвдөлтөнд гэлтгүй таны бүхэл биеийн эрүүл мэндэд маш чухал нөлөөтэй учраас эдгээрийг ер нь заншилт болгоод тогтмол хэрэглээд сурч хэрэгтэй. Хэдийгээр бид мигренээс бүрэн сэргийлэх болцоогүй ч саяны хэлсэн зөвлөмжүүдийг дагаж нойроо сайн зохицуулж нар салхинд сайн гарч байх юм бол та мигренээр өвдөх давтамжаа бууруулж чадна гэдэгт би итгэлтэй байна. За тэгээд эцэст нь сануулж хэлэхэд энэ бичлэг маань зөвхөн мэдлэг олгох зорилготой бичлэг учраас та ямар нэгэн эмчилгээний шийдвэрийг энэхүү бичлэг дээр суйлаж гаргахгүй байхыг сануулъя. За энэхүү бичлэгтэй маань хамт байж өөртөө мэдлэг нэмсэн танд баярлалаа. За тэгээд дахиад хэлэхэд таны эргэн тойронд мигренээр өвддөг хүн байдаг бол энэхүү бичлэгийг тэдэндээ заавал шеэрлээрэй. Мигрен гэдэг бол өөрөө маш хэцүү, маш зовлонтой өвчин учраас тухайн хүнд чинь нэг удаагийн өвчнөөс, нэг удаагийн толгой өвдөлтөөс сэргийлж чадах зүйл байвал тэр бол маш үнэтэй, маш тустай зүйл байх болно. Тийм учраас тэдэндээ энэхүү бичлэгийг шеэрлэж тус болгоорой. За анхаарал хандуулсанд баярлалаа.